Hi everyone. За өнөөдөр ахин нэг видеоор уулзч байна. Энэ бол мэдээж хэрэг Wonderful Wizard of Oz номны үргэлжлэлийг хэдүүлээ хамт унших болно. Тэгэхээр энэ учраас бид нар уншсаар байх болно. Өнөөдөр бид нар Chapter 9 буюу 9-р бүлгийг хамтдаа унших болно. Тэгэхээр энэ видеонд анхудаа гарч байгаа бол бид нар Wonderful Wizard of Oz гэсэн номыг анхны хэлбэрээр нь англиар уншина. Унших зураа гарч ирж байгаа үг болоод дүрмүүдийг хамтдаа ойлгоод явахыг хичээнэ. За тэгээд үргэлжлүүлээд үзэцгээе. За бид нар болохоор одоогоор за юунд дээр ажилласан байна? За chapter 9 Queen of Field Mice гэсэн орсон байна. За chapter 9 Queen of the Field Mice. Хээр тийм ээ. Хээрийн хулган mouse гэж бол нэг хулган байхад mice бол хулганууд олон тоонолоор ийм болж байдаг гэсэн үг. Тэгэхээр хээрийн хулгануудын хатан хээрийн хулгануудын хатан. Окей. Хулгануудын хатан гэсэн үг. За. So we cannot be far from the road of yellow brick now. Окей. За. За тэгэхээр бид нар шар тоосхон замаасаа холдоогүй л байх ёстой доо. Холдоогүй л байх ёстой гэж remarked Scarecrow as he stood beside the girl. За. Тэгээд as гэвэл зур тийм ээ. Тэгэхээр охины хажууд зогсох зураа холдоогүй л байх ёстой гэд манайхаа хэлсэн байна. For we have come nearly as far as the river carried us away. За тэгэхээр юу болсон бэ гэхээр бид нар буцаад явсан байна тийм ээ. Буцаад бид нар гол биднийг урсгаж авсан хүртэл хол явсан болохоор. Учир нь тийм ээ болохоор. Тэгэхээр яасан бэ гэхээр өмнөх ер нь уншсан бол бид нар гол биднийг урсгаад доошоо явчихсан. Тэгээ голоос доошоо буцаад явсан байна. Тэ. Тэгэхээр хэр хол явсан бэ гэхээр гол биднийг урсгасан газар нь өнгөртөл явсан байна. The Tin Woodman was about to reply when he heard a low growl. And turning his head, which worked beautifully on hinges, he saw a strange beast come bounding over the grass toward them. За. Тэгээд төмөр модчин маань болохоор яг хариулах гэж байсан чинь was about to хариулах гэж байсан чинь тэр нэг архирах чимээ гарсан. Тийм ээ. Архирах аяархан чимээ гарсан байна. За, тэгээд and turning his head which worked beautifully on hinges. Яалт нь тийм ээ. Тэр одоо нөгөө хүзүү нэм нугастай болохоро нугасан дээр ирэхэд бол амархан байсан тий. Нугасан дээр амархан толгоогоо эргүүлээд he saw a strange beast come bounding over the grass toward them. Okay. Тэр нэг хачин аратан харсан. Тэр аратан болохоор bounding over the grass, jumping over the grass. Okay. Зүлгэн дээгүүр харайгаад тэднийг чиглээ зүлгэн дээгүүр харайгаад ирж байсан байт. За тэгэхээр ерөнхийдөө бол иймэрхүү амьтан гарнаа гэж төсөөлж байгаарай. За. It was indeed great yellow wild cat. За энэ yellow гэж харуулчихсан уучлаарай. За энэ бол үнэхээр авраг нэлээд томхон биетэй зэрлэг муур байсан байна. Шар зэрлэг муур байсан.
And the woodman thought it must be chasing something. За тэгээд модчин үнийг болохоор нэг ямиг хөөж байх ёстой гэж бодсон байна. For its ears were lying close to its head and its mouth was wide open. За тэгэхээр яагаад тэгж бодсон бэ гэхээр чих нь болохоор доошогоо ингээд наалсан. Тэгээд ам нь болохоор ингээд ангаасан тий. Аан ангаасан. Ангаахтаа болохоор тийм одоо нөө тий муухай шүдээ бол хоёр муухай шүдээ гаргаад while its red eyes glowed like a balls of fire. Тэгээ бол нүд нь болохоор нүд нь тий balls of fire. За нэг хоёр улаан гал шиг юм. Нүд нь ингээ гилэлцаад шүдээ ярзаалгаад чих нь холмаагаад гүйж байсан байна. Амар харагдаж байна. Амар харагдаж байна. As it came nearer the Tin Woodman saw that running before the beast was little gray field mouse. Okay. За тэгээд as it came nearer гэхээр энэ ирэх зуур гэсэн үг тийм ээ. As. Тэгэхээр энэ болохоор ойртох зуур нь модчин болохоор харсан зүйл нь тийм saw that running before the beast was little gray field mouse. За тэгээд энэ араатны урд нь болохоор жижигхэн нэг саарл хулгана гүйж байжээ. And although he had no heart, he knew it was wrong for the wildcat to try to kill such a pretty harmless creature. За тэгээд хэдийгээр тэр зүрхгүй ч гэсэн although he had no heart хэдийгээр зүрхгүй ч гэсэн тэр болохоор энэ зэрлэг муур нь ийм хөөрхөн гим хоргүй амтныг ална гэдэг нь бол буруу гэдгийг бол тэрээр мэдсэн байна. Мэдсэн. За тэгээд юу хийх вэ? So the woodman raised his axe, and as the wildcat ran by, he gave it a quick blow and cut the beast's head clean off from its body, and it rolled over at his feet in 2 pieces. Whoa. Okay. За нэг шинэ quick blow гэл урд нь ингээд цавчих гэсэн. Okay. Урдхан цавчих. За cut off гэвэл cut-тэй хажуугаар нь off нийлэнгүүд тастаж хаях гэсэн. Тэ бэ? Зүгээр дангаараа cut бол зүсэх. Cut off гэвэл тастах гэсэн. Okay. За rolled over гэвэл өнгөрөх. За тэгэхээр та бүхэн төсөөлж байгаа бах тийм ээ. За тэгэхээр энэ хэсгийг ерөнхийдөө бол видеогоо ингээд паузлж аваад өөрсдөө нэг орчуулах гэж үзээрэй. За тэгэхээр юу вэ гэхээр за тэгээд модчин байна сүхээ өндөр өргөөд зэрлэг муур нь хажуугаар ингээд гүйх зурна. Үйд нь тэрээр нэгэн хурдхан цавчаад тэр нь энэ араатны толгойг нь биенээс нь тас цавчлаа. Тэгээд энэ нь муур нь тийм ээ. Муур нь хөлт нь 2 хэсэг болоод өнгөрлөө. Пас гэж 2 хэсэг болоод өнгөрсөн тийм ээ. Толгой бүндгээс биеийн холмаа. The field mouse, now that it was freed from its enemy. За now that it will be had. Хинжигээ. Ерөнхийдөө бол because гэсэн үгийг бол англи хэлэнд өөрөөр 9 өөр аргаар ерөнхийдөө илэрхийлэх боломжтой байдаг. Тэрний нэг нь бол now that. Тэгэхээр because гэж ойлгоно гэсэн. Тэгэхээр here-ийн болгоно маань because it was freed from its enemy. За here-ийн болгоно маань одоо араатнаасаа суллагдсан болохоор stopped short. Тэгээд зогслоо. Үүж ягаад stop short бол зогсоо гэсэн. And coming slowly up to the woodman, it said in a squeaky little voice. Squeaky гэдэг нь болохоор squeak гэвэл одоо ингээд чахрах гэсэн. Тэ? Та нар ингээд зэвэрсэн хаалгыг ингээд дугарахаар ингээд дугар шиг тийм ээ чахрах гэсэн. Тэгэхээр чахарсан нарийнхан хоолоогоор
гэсэн үг. Окей. Тэгэхээр хулган маань хулган маань модчин руу удаанаар очиод нэг нь чахарсан нарийн хоолоогоор ингэж хэллээ. За тэгэхээр хулган маань ямар хөө харагдаж байсан бэ? За нэг иймэрхүү харагдаж байсан баг. За ингээ хулган маань ирж ирсэн байна. За чи ирж нэг хулган биш баха. Oh, thank you. Thank you ever so much for saving my life. За би squawking хийж чадахгүй. За үнэхээр их баярлалаа амийг минь аварсанд. Гэсэн чинь бүгд байна. Don't speak of it. I beg of you. Okay. Би өөрөөс чинь чамаас гуй. Үүнийг битгий энэ тухай яар. Гэт бодож ярьсан чинь. I have no heart, you know, so I'm careful to help all those who may need a friend, even if it happens to be only a mouse. Okay? Only a mouse. Гэвэл жирийн нэг хулгана. Okay? За, хэрэг үг гэхээр би бол зүрхгүй чи мэдэх байх. Okay? You have no heart. Okay? Чиний мэдж байгаагаар би зүрхгүй. Тэгэхээр найз хэрэг болж магадгүй бүхий л зүйлсэд би туслахыг хичээдэг гэсэн. Окей? Туслах гэж ерөнхийдөө анхаардаг. Хэдийгээр энэ нь жирийн нэгэн муу хулган байсан чиг гэсэн чинь. За энэ жирийн хулган биш гэж хэлсэн тийм ээ. Ямар хулган байсан? Only a mouse, cried little animal indignantly. Indignantly гэвэл жоохон бухимдангуй тийм ээ. Indignant. Хин нэгэн чамайг дорд үзэх юм бол бухимддаг шиг тийм төрлийн бухимдал гэсэн. Indignant. Тийм ээ. Зүгээр нэг хулган гинэ гэхэд. Why? I'm a queen, the queen of all the field of mice. Юу гинэ? Why гэдэг нь болохоор зүгээр ч нэг яагаад гэж хэлээгөө. Зүгээр энэ бол юу гинэ гэсэн. Юу гинэ? Би бол хатанхаа бүхий л хээрийн хулгануудын хатан хаан байна. Oh, indeed, said the woodman, making a bow. Okay? So making a bow гэвэл бүхий гэсэн үг. Бүхий. Oh, indeed. Oh, тэгэлгүй яах вэ? Өнөөрэ тийм штэ. Гэд бүхий л. Therefore, you have done a great deed as well as a brave one in saving my life. Okay. Great deed. Агуу үйлс. Okay? Therefore гэвэл тийм болохоор гэсэн. Тийм болохоор чи агуу үйлс бүтээлээ. As well as гэвэл бас зоригтой зүйл. Миний ямарснараа хийлээ. Гэт хулган маань хэлсэн мэ. At that moment, several mice were seen running up as fast as their little legs could carry them. And when they saw their queen, they exclaimed. Okay. За тэр мөчид several mice хідэн хулганууд нь болохоор өөрсдийнх нь жижиг хөлнүүд нь аль болох зөөж чадах хэрээрээ хурдан гүйж байгаа нь харагдлаа. And when they saw the queen exclaimed. За тэгээд тэд өөрсдийнхөө хатнаа харсан ч тэд нар ийм дуу алдлаа. Okay? За тэгэхээр ерөнхийдөө бол яаж уншууд зүгээр вэ гэхээр ингээд тодруулчихсан хэсгийг өөрөө нэг унших гэж үзээд тэгээд уншсныгаа болохоор миний уншсанд харьцуулаад үзээрэй. Oh, your majesty, we thought you would be killed. Oh, эрхэм дээдэстэн минь ээ. Таныг алуулах нэ л гэж бодож байлаа. How did you manage to escape that great wildcat? Manage to гэж чадах гэсэн үг. Тэр авраг муурнаас яаж зугтаж чадваа?
They all bowed so low to the little queen that they almost stood upon their heads. Тэгээ тэд нэр хатанда үнэхээр доошоогоо бөхийгөөд, окей, бүхийсэн болохоро they almost stood upon their heads. Тэд нар бараг л толгоон дээр зогсох шахав. За бараг газар хүрээд зулаан дээр зогсоо толгоон дээрээс татах шахтлаа доошо бүхийсэн байна. This funny tin man, she answered, killed wildcat and saved my life. За энэ нэг хөгжилтэй лаазан хүн муурыг алж миний амийг аварлаа. So hereafter you must all serve him and obey his slightest wish. Hereafter үүнээс түүнээс хойш гэсэн. Okay. Үүнээс хойш. Та нар бүгдээрээ түүнд үйлчлэх ёстой. And obey his slightest wish. Obey бол үгэнд орох гэсэн. Дуулууртай байх. Түүний хамгийн жижигхэн хүсэлт ч гэсэн та нар дуулууртай байх хэрэгтэй. Амийн аварсан хатан хааныхын амийн аварсан ачтан байх тал. Тэгэхээс аргагүй. We will, cried all the mice in a shrill chorus. Okay. A shrill гэдэг нь болохоор ерөнхийдөө бол ингэж нарийнхан гэсэн. Зүгээр нарийнхан дуу гэлдэг. Chorus гэдэг нь нэгэн дуугаар гэсэн. Хоор гэсэн үг л дээ энэ. За бид we will. За нэгэн нарийнхан хоолоогоор бид нар тэгнэ гэд бүх болгонууд орилтлоо. And then they scampered in all directions, for Toto had awakened from his sleep, and seeing all these mice around him, he gave one bark of delight and jumped right into the middle of the group. Ooh, okay. За энэ хэсгийг энэ ч урт өгöd байна. За энэс үзээрэй. And then they scampered in all directions. Scamper гэвэл ингээд гүйлтэх гэсэн. Зүгээр нэг гүйлтэх биш чинь хорхойнууд тийм ээ. Хулганууд яаж гүйлтдэг вүлээ? Хулган тав тав шиг гүйлтлээ. Учир нь тоотоо болохоор нойрноосоо сэрчихсэн байсан юм. And seeing all these mice around him. За тэгээд эргэн тойрных бүх хулгануудыг хараад he gave one bark of delight. Нэг сайхан баярлалтын хусалтныг өгөөд huff гэж нууцаа. Jumped right into the middle of the group. Яг голт нь үсрээл буусан байна. Голт нь. Toto had always loved to chase mice when he lived in Kansas. За Toto Kansas амьдрах дандаа л хулгануудыг бол хөөх дуртай байсан. And he saw no harm in it. So the хөөхд бол нэг буруу юм бол хараагүй. Harm гэвэл гэмтэл гэсэл буруу юм гэж ойлгоорой. But the Tin Woodman caught his dog in his arms and held him tight while he called to the mice. За энэ модчин маань болохоор нохоогоо ингээд гартаа бариад чанга бариад tight чанга бариад тэгээд олонод руу хэлсэн байна. Come back. Toto shall not hurt you. Эргээд ир. Toto та нарыг бол гэмтээхгүй. At this, Queen of the Mice stuck her head out from the underneath clump of grass and asked in a timid voice. За энд нь болохоор нэг хатан хаан маань толгоогоо нэг stuck out. Толгоогоо нэг цохиулгаад толгоогоо нэг бөөн өвс дундаас цохиулгаад тэгээд нэгэн юм хул тэгээд нэг айсан хоолоогоор timid гэвэл айсан хоолоогоор Are you sure he will not bite us? Тэр бид нар хазахгүй гэдэгт чи итгэлтэй байна уу? I will not let him, said the Tin Woodman. Let гэдэг нь бол тэгүүлэх гэсэн. Би түүнийг тэгүүлэхгүй юм чинь. So do not be afraid. Yeah. One by one, the mice came creeping back, and Toto did not bark again. And although he tried to get out of the woodman's arms, and would have bitten him had he not known very well he was made of tin. За тэгээ нэгээрээ нөгөө хулгонууд маань мөлхөөд гараад ирсэн.
creeping үлгүй гадарсан. Тото болохоор ахиж гуцаагүй. Although he tried to get out of Woodman's arms, хэдийгээр тэр модчгийн гараас нь гарахыг оролдсон ч гэсэн I would have beaten him had he known very well he was made of tin. Тэгээд тэр болохоор түүнийг лазар хийгдсэн гэдгийг мэдээгүй байсан бол түүнийг хазах байсан юм. Finally one of the biggest mice spoke. За энэ тэгээд эцэст нь нэг томхон болгоно хэллээ. Is there anything we can do? He asked to repay you for saving the life of our queen. Манай хатаны амийг аварсны эргүүлж төлөхийн тулд бид нар танд хийж өгөх ямар нэгэн зүйл байна уу? гэсэн чинь. Nothing that I know of, answered the woodman. Мэдлэгэнд бол байхгүй. гэсэн чинь хажуугаас нь. But the scarecrow who had been trying to think but could not because his head was stuffed with straw said quickly. За тий хажууд нь болохоор нөгөө манууха байжсэн. Мануухан бодож исэн тий. За нэг бодох гээд оролдож исэн. Гэхдээ чадахгүй байсан. Яг бол толгойд нь сүрэлтэй байсан бол. Тэнийг юм бүт гэдгээс байна. Oh yes, you can save our friend, the cowardly lion who's asleep in the poppy bed. Оо тийм шүү дээ. Та тусалж чадна. Манай хулцгар арслан бол нөгөө Poppy намууцын хүндэд байгаа арсланг аварч чадсан шүү дээ. A lion, cried little queen. Why, he would eat us all up? Арслан бидний бүгдийг идчихнэ шүү дээ. Oh no, declared the scarecrow. This lion is a coward. Үгүй энэ бол хулцгар арслан. Really? Asked the mouse. He says so himself, answered the scarecrow. And he would never hurt anyone who's our friend. Тэр өөрөө тэгж хэлдэг юм. Тэгээд бидний найзыг бол хизээч гэмтээхгүй. If you help us to save him, I promise he shall treat you all with kindness. Okay. Хэрвээ та нар түүнийг аврахад туслах юм бол би та нарт ээлдгээр хандна гэдэгт чинь амлаж байна. Миний амлалт гэж тийм. За, very well, said the queen. We trust you, but what shall we do? Okay, за яах вэ? Болж байна. Итгэж байна. Тэг бид нар юу хийх юм бэ? Are there many of these mice which call you queen and are willing to obey you? За, тэг чамайг таныг хатан гэж дууддаг болгонууд олон байгаа юу? Тэгээд өөрийг чинь таны үгэнд ороход бэлэн үү? Oh yes, there are thousands, she replied. Тэгэлгүй яах вэ? Мянгаараа. Then send for them all to come here as soon as possible. Let each one bring long piece of string. Okay. За тэгвэл бүгдийг нь аль болох хурдан ирүүлэх гэж дуудвал. Send for them дуудвал. За тэгээд нэг бүрийг нь нэг урт утас авчрахыг нь авчруулж, нэг бүрийг нь урт утас авчруул. The queen turned to the mice that attended her and told them to go at once and get all her people. За тэгээд хатан болохоор тийм ээ. Хатан болохоор холгонууд руугаа хараад бүгдээрээ яваад бүх холгонуудаа авчир гэж тушаасан байна. As soon as they heard her orders, they ran away in every direction as fast as possible. За тэгээд тэдний as soon as гэвэл магц гэсэн. Тэдний хатныхаа үгийг нь сонсмогцоо тэд нэр сүг бүрлүү хар урднараа гүйлээ. Now said the scarecrow, said Tin Woodman, you must go to these trees by the riverside and make a truck that will carry the lion. За одоо модчин минь чи болохороо тэр голын хажуу руу яваад арсланг зөөх нэг тэрэг бэлдээдэг.
truck бол энэ дээр нь болох ачааны машин биш. Тэрэг шүү заяа. So the Tin Woodman went at once to the trees and began to work. За тэгээд модж ажиллаа гэж хэлсэн байна. And soon made a truck out of the limbs of trees, from which he chopped away all the leaves and branches. За тэгээд тэр нэг юу хийсэн байна? Модны мөчрүүдээр нэг тэрэг хийсэн. Тэгээд тэрнээсээ ингээд навчнуудыг мөчрүүдийг ингээд баталж цэвэрлсэн. He fastened it together with wooden pegs and made the four wheels out of short pieces of big tree trunk. Энд гарч иж байгаа wooden peg бол модон хадаас шүү. За тэгээд бүгдийг нь болохоор модон хадаасаар ингээд бэхлээд. За тэгээд ийм дөрвөн ширхэг юм гоё дугуй хийгээд. Тэр дугуйнуудаа болохоор нэг том модны одоо нэг том модны модноос дөрвөн ширхэг дугуй гаргасан байна. So fast and so well did he work. За энэ дээр ингээд жоохон асуулт шиг үгний байрлал нь өөрчлөгдсөн юм шиг санагдчих юм байна. Гэхдээ энэ болохоор хүч нэмэгдүүлэх гэсэн арга шүү заяа. So fast, so well did he work гэвэл тэр үнэхээр хурдан, үнэхээр сайн ажилласан ба гэсэн үг. Okay. Ажилласан болохоор that by the time the mice began to arrive, the truck was all ready for them. Тэр үнэхээр хурдан, үнэхээр сайн ажилласан болохоор булганууд ирэх үеэр тэрэг бэлэн болсон байна. За одоо аврах ажиллагаа хийх гэж байна. They came from all directions and there were thousands of them. За бүр зүг бүрээс ирсэн байна. Тэг бүр мянга байсан байна. The big mice, little mice, middle-sized mice, том жижиг дунд зэрэг. Each one brought piece of string in his mouth. Тэр нэг аманда утас авчирсан байна. It was about this time that Dorothy woke from her long sleep and opened her eyes. За яг энэ үед нь Dorothy болохоор нойрноос сэрээд нүдэнэс. She was greatly astonished to find herself lying upon the grass, with thousands of mice standing around looking at her timidly. За тэгээд тэр болохоор өөрийгөө өвсөн дээр байгааг хараад гайхсан байв. Мөн өөрийг нь тойроод мянган холгонууд ингээ байхыг хараад өөрлөө жоохон айс нүдээр харж байхыг хараад гайхсан байна. Astonished. But the Scarecrow told her about everything and turned into a dignified little mouse. Dignified эрхэм хүндтэй шүү заа. Dignified эрхэм хүндтэй. За тэгээд манайхаа маань болохоор түүнд бүгдийг хэлээд эрхэм хүндэт хатан хаан болгонд хэлэхдээ Permit me to introduce to you Her Majesty the Queen. За тэгээд өөрт чинь Dorothy чамд эрхэм хүндтэй булганы хатныг танилцуулахыг зөвшөөрнө гэсэн чинь. Dorothy nodded gravely and the Queen made courtesy, after which she became quite friendly with the little girl. За тэгээд Dorothy маань болохоор нэг толгоогоо ингээд тийм ээ өсчлэн толгоогоо дохиод ахт нь ч болохоор ингээд courtesy гэдэг нь болохоор ингээд плажаас өгөөд ингээд дааш бүхийг хөсөлдөг. Би courtesy гэдэг энэ дээр харуулъя. Courtesy. Юу courtesy гэдэг юм бэ гэхээр энийг courtesy гэдэг. За ингэж хүмүүстэй уулзсан тийм ээ. Плаж өргөөд доош ингэж ёслох. Courtesy гэдэг. За энэ дээрс courtesy гэж юм. За тэгээ үүний дараа болохоор тэр агуулгаантай нэлээд дотн боллоо. Окей. За stop share. За ямар ч үсэн эрхэм хүндэт булганы хатан хаантай уулзаж арсланг аврах ажиллагааг бэлтлээ. Окей. Дараагийн үзүүлэлтээр арсланг яаж аврах тухай үздэцгээе. За тэгээд
Та бүхэн бас видео таалагдж байгаа бол like, share, and subscribe тавьчих дээрээ. So, I will see you guys next time.